За ухаан удгийн ашиглалтын тусгай зөвшөөрлөлтөй холбоотой энэ хэн шалгах төр хороо байгуулахыг бол дэмжиж байгаа. Мэдээлэл тод нээлттэй ингээд юу нь мэддэхгүй нэг юм янз янзын харалтуудыг зогсоосон зүг баг. Хоёрдугаарт нэг асуудал үүсэх гээд байна. Энэ юу гэхээр Улсын хурлын хэн шалгалтын тухай хуулийн 32-ын 2 дээр за хэн шалгах төр хорооны тусгай шалгалтын сэдв хэн шалгах төр хороог байгуулахдаа шалгалтын сэдв хүрээ хязгаар тухайн асуудлаар хэн шалгах төр хороо байгуулах болсон үндслийг тодорхой тусгана гэдэг юм хуульчилсан. Тэгээ хоёрд нэг шөнийн энэ гаргаж байгаа санал дээрээс харахаар за яг үндсэл нь мэд хэрхийг хангая гэж байгаа юм байна. Хүрээ хязгаар дээр нь асуудал үүсэж байгаа. Энд ухаан удаг гэчихэд тэд дугаартаа ухаан удаг ашигт малтмлын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтөй талбайн ашиглалтын үйл ажиллагаатай холбогдуулж гэдэг. Ухаан удаг гэж нэрлэлчээд бүгдийн бусдын шалгая гэдэг. Хэн шалгах төр орно. Тэгэхээр энэ дээр нэг асуудал үүсэх гэдэг. Энэ нэгдүгээрт хуулийн дээр хүрээ хязгаарыг тодорхой тусах гэсэн. Энэ хүрээ хязгаар нь тодорхойгүй байна. Хоёрдугаар тодорхойгүй байснараа ямар үр дүнд хүрэх гэдэг нэхэр эргээд манай ардчилсан намынхан бас нэг одоо таны гаргасан шийдвэрүүдтэй холбоотой бас нэг хэн шалгах төр хороо байгуулъя гэж явж идэг. Гэтэл таны энэгээр болохоор би бүгдийг өөрөө шалгая гэдэг юм яваад идэг. Тэгэхээр та бол өөрийгөө шалгана гэж байхгүй л дээ. Тийм. Тэгэхээр энийг одоо байнгын орон дарга яах ёстой юм бэ? Энэ тодорхой болгож оруулж ирээд тэгээд нэг мөр ухаан удгаа шалгах гэж байгаа бол ухаан удгаа хэн шалгалтыг сонсголоо хийгээд тэгээд тантай холбоотой шийдвэрүүдийг манай ардчилсан намынхан гаргаж ирж байгаа энэ хэн шалгах төр хороогоо тусад нь байгуулад ингэ явмаар байна. Энэ асуудлыг яах вэ? Яг энэ гарын үсэг дурсан гишүүдийн хувьд бас энэ төслийг зөвхөн ганцаараа нэг онцлох нь бол бас жоохон учир дутагдaltaй юм гэдэг ийм үнцэг ярьсан. Тэгэхээр энэ дээр одоо томьёолын хувьд хүрээ хязгаарыг одоо бусад төслүүдийг хасчих болно. Тэгээд бусад асуудлаа ярьдгаар яриад би ч гэсэн түүнийг бас дэмжиж байгаа. Одоо жишээлбэл яг хамтдаа ярилцсан асуудал нөгөө гашуун сухад ганц модын холбоотой бас асуудлыг илүү бас тойрч ярих зүйтэй гэж үзэж байгаа. За энэ төслийг бас явуулах гэж одоо хамтарсан засгийн газар байгуулж ажиллах зүйтэй гэж үзсэн. За энэ төсөл явсанд бас баяртай байгаа. Гэхдээ миний байр суурь бол бас нягтлаад тэгээд болох зүйлийг болж байгаагаар нь яриад олон нийтийн эргэлзээг нь тайлаад болохгүй л одоогийн засгийн газар цуцлах саналаа улсын хурлд оруулаад цуцлчих болно. Энэ дээр одоо миний хувьд зайшгүй одоо энэ төсөл одоо хамгийн зөвөр хийгдсэн за энийг одоо би заавал хамгаалах хэрэгтэй гэдэг тийм хатуу байр суурь байхгүй байгаа. Өдөөж засгийн газар одоо олон жил гатсан энэ төслүүдийг хийсний чухал илүү сайн хувилбар байвал цуцлаад дахиад хийх нь бас их нээлттэй гэж бодож байгаа шүү. Тийм учраас хэрвээ байнгын орон тийм их одоо байгаад явал одоо төлөөлж 33 гишүүний бас ярьж байгаагийн хувьд цар хүрээг одоо л одоо гишүүнтэй яг адилхан байдлаар зохицуулт хийвэл миний хувьд бол дэмжиж байна. Байнгын орон дарга. Одоо яана гэсэн үг юм. Тэгэхээр за тогтоолын санаачилж байгаа тал бол миний гаргаж байгаа саналыг дэмжиж дээ шүү дээ. За ухаан удгаа тусад нь шалгая гэж. Бид нар бол бус одоо хилцээрүүдийн бас шалгая гэдэг байгаа. Энэ өөрийнх нь гаргасан шийдвэртэй холбоотой юмнуудыг бас мэдээлэл авъя гэдэг байгаа. Энэ хоёрыг салгамаар байна гэж. Тэгэхээр одоо хаана яг яаж салгах боломжтой юм бэ гэдэг дээр тодорхой тайлбар мэдээлэл өгч үзэж байгаа хүмүүс төр. За 32-ийн 5 дээр саяын хуулийн 32-ийн 5 дээр санаачлагч гишүүд санал нэгдэн зөвшөөрсөн бол төр хорооны тусгай шалгалтын сэдв хүрээ хязгаарыг өөрчлөхөр бол энэ хуулийн 32-ийн 5 заасан үндслээр улсын хурлын тогтоолоор өөрчлөнө. Чуулган дээр л одоо бүх асуудлаа шийднэ л гэсэн үг.